Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Нэг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг үндэсний үйлдвэрлэгч Сэвгэр брэндээс Монголын номер 1 өглөөний шоу Good Morning Mongolia та бүхэндээ Start News-ийн цэнхэр дийлэгц болон Хэмнэл радио 91.7-гийн долгионоор мөн Good Morning Mongolia шоуны YouTube сувгаар лайв стримээр шууд хурж байгаагаа дуулгахад баяртай байна. Guys, юу Баянзүрх дүүргийн хонхор тосхон гэж хэлжүүлэх. Хонхор тосхон гэвэл мэдчих юм байна тийм. Хонхор тосхон Сэвгэр одоо брендинг үйлдвэрээс. За ямар газар байна? Тэнгис ирээд би саяар ирээд таад бүгдээ цагаан малгад. Би яг энд нөгөө технологич юм шиг цэнхэр малгатаас суугаал. Тэгэл байгаа. Арай өөр малгатаа сууж байгаа юм байна. Арай өөр малгатаас. Тэгээд арай өөр маллал ярих гэдэг суудсан байгаа. Тэсээ өөрийгөө бичлэгэн дээр харсч бас болж байна. Айгүй уусаад байна. Ямар харагч чахал. За хардаа тэр хардаа. Гоё явахтай. Цэнхэр малгатаа бор савхтай. Оо, 3 ил хүүтэй боллоо гин. Юу яриад байгаа юм бэ ч одоо. Намайг хэлээд байгаа шүү. Төрчлөө шиг. Өнөөдрийн орчин ямар байна? Сонир байна уу? Хүүтэн л байна. Чин үнийг хэлж байна. Би өглөө нөгөө 60-70-аад оны залуус гээд нэг юм хуучин юу бичлэг харж байхгүй юу? Нэг Facebook дээр нэг хүн шеэрлсэн байсан харж байсан. Тэгсэн чинь яг ийм нөгөө үйлдвэрийн процесстэй нөгөө тухайн үеийн хүмүүсийн нөгөө хийж байгаа үйлдвэрлэж байгаа магтамнаад үйлдвэрийн процессыг яг харагдчихсан. Яг одоо ингээд дэлгэцээ ингээд бичлэгийг ингээд харсан чинь яг тийгш харагдаж байна. Тийм байна. Тэгээ үнэхээр гоё тийм мэдрэмж сурж байна. Нэг юм бүтээлч тий ингээд юм хийж бүтээн гэдэг энэ мэдрэмж өөр их гоё байна. Тэр нэг урдаа баахан чихэр тавьчихсан тий. Та хэд ч яг нэг аавраа нэг хүүхэд насан төргөж галт тэргээ унж юм уу. Өстө нэрэ. Юу яжсан. Яг нэг ийм цех үйлдвэр одоо үйлдвэрлэл тий. Үйлдвэрт нөгөө апугийн үйлдвэрээр яг ингэ явжсан. Хэд юугаар. Тэгээд ингэ явж хамгийн сүүлд нь гоё хүүхэдэн сэнгүүр өгд юм лээ. Сэнгүүр л утагтаад л. Тэнгис яг тэр хэсгэл үлдэж тийм. Тэр хэсгэл яг ингээл амар даараал ингээл алхаж байгаа хамгийн сүүлд нь яг үйлдвэрээс гарсан сайхан боргоо байлоо. Тийм юу байсан. Тэр нь айс. Одоо ч юм сэвгэр л үгүй даа. Одоо сэвгэр сэнгүүр биш. Хав халуун сэвгэр л авах нь дээ. Хав халуун сэвгэр. Сэвгэр. Сэвгэр гинэ. Зөвлөгөөнч хэрэгж шүү. Тэрийг зүгээр уншихгүй тий. Манай Эрдэнэ сайхан маань баясаадаа амар болгоод албаныхаа тоог ард нь биччихлээ гэж түрүү. Оо харин тийм байна. 25. Тэгээ баясаа өөр ажилгүй боллоо. Солирч шинхэн халаадаа үсэрээ ширээний бүтээл. Ариуна аюуш ариун жаргаллагч маань амьдрал заримдаа амттай шиг хөөе энэ найраа яагаад нэвтрүүлэг дундуураа ийм чанга инехгүй штэ найрлагч ороод штэ наашаага. Эсвэл хамт инээ боли ерөөсөө. Амьдрал заримдаа амттай шиг алга ташин тосоод авах өдөрч би дандаа инээгээд байдаггүй ч дарс шиг гашуун өдөр би шүү. Амьдралын нууц жор бол уучлал юм аа гэсэн байна. Оо яг зөв тийм шүү. Вау ямар гоё юм бэ. Тийм байна. Энэ баг нэг бэлгэний эзэн болох шиг боллоо шүү. Ёстой гоё үг вэ те? За гол ажилтаа зорглоо. Амьдрал заримдаа хариулаагүй. Баярлаа. Ой. Манай Тэнгис ямар нэг үйлдвэр орохоор юм уудаг юм дурсамжтай юм нэг уултай. Халуун ч юм уу. Хүүтэн байсан. Халуун сэвгэр уулга гэдэг. За яг тийм шүү. За тэгэхээр бид өнөөдөр Good Morning Mongolia шоу маань үндэсний үйлдвэрлэх сэвгэр брендинг үйлдвэрлэлээс та бүхэндээ хүрж байна. Ингээд өнөөдрийн арай өөр манлайлал. Сэдв нь болохоор юу вэ?
компани засаглал. Компани засаглал гэдэг шүү дээ. Тэр нөгөө Чингис хааны стратегтэй холбоотойгоор жоохон хуваалцсан. Тэгж сонсомоор байгаа шүү дээ. Ер нь компани засаглалын тухай ном бол зөндөө байгаа. Менежментийн гарын авралгууд бол зөндөө байгаа. Гэтэ тэд нар хаанаас үүсэж гарч ирж байгаа вэ гэхээр ер нь бол дандаа баруунаас наашаага орж ирж байгаа л менежментийн номнууд. За сүүлийн үед бас Японоос орж ирж байгаа менежментийн номнууд компани засаглал менежментийн тухай нэлээд гарч байгаа тий. Тэгэнгუთ яг ингээд нөгөө түүхээ буцаагаад ингээд бодохоор одоо хэрвээ их Монгол улсыг компани гэж бодох юм бол дэлхийг ингээд одоо дэлхийн даяар явж органайз хийж байгаа, менеж хийж байгаа тийм том өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт бид нар бас ярьсан шүү дээ. 1 сая хүнээр 200 сая хүнийг удирдах байсан одоо засаглалыг тогтоосон гэж. Тэгэхээр чинь эн чинь яг одоогийн нөгөө нэг дэлхийн даяар ингээд олон ажилтнтай байгаа том одоо глобал групп компаниуд л одоо яг тиймэрхүү ингээд үлгэр дуурайлыг гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яалтчгүй тэр үед монголчууд нүүдэлчин соёлтой байсан учраас нөгөө гарын авлага номоо бол үлдээжгүй л дээ. Одоо нөгөө баруунаас орж ирээд байгаа компани засаглалын технологиг бичсэн ном бол орж ирээгүй байгаад байгаа. Гэхдээ нөгөө өвлүүлээд, өртөөлүүлээд, цээжлүүлээд биднэрт ингээд буулгаад ирсэн арга ухаан бол байгаа шүү дээ, тий. Тэгээ тэрийг нь сорогтон бихий хатнаас ахуулаад ингээд судар олгоод, тий. Алтан дээр үнийн аялгууч юм ингээд судар олгоод буулгаад ирсэн зүйлс байгаа. Тэрэн дээр яг энэ засаглах ухаан, компаниг авч явах ухаантай ингээд төсөөлүүлээд, жишээд ойлгуулж болохоор Монгол маягийн арай өөр манлайллын тим жишээ баясаа эзэн банкныхаа цаасыг ав. Зөв. Энэ дээр одоогийн компани засаглал үндсэндээ яаж явж байгаа гэхээр мэдээж нэгдүгürt үйлдвэрлэл, соёлынхаа тогтолцоогоор хүмүүсээ хөгжүүлэх, хүмүүстэй маш тухтай орчныг бүрдүүлэх гэдэг ингээд ариух юм ярьж байгаа л та Монголд. Тэгээ хоёрдугаарт Монголын эдийн засаг ч юм уу дотоодын нөхцөл байдал тухайн компанийнхаа нөөцүүдээс шилтгаалаад одоо яг бодит байдал дээр ажилтнуудаа яг уу хэрхэн ажиллаа сайн хийх вэ гэдэг хатан ур чадруудыг бол хүчээр тулгаад стандарт болгочихж байгаа хөдөлмөрийн гэрээ гэж гэсэн. Одоо жишээл маркетингийн ажил бол маркетинг, борлуулалт те. За үйлдвэрлэлийнхаа инженерингийн ажлыг бол чи ингээ маш сайн хийсэн. Яг нөгөө ажилтан урт хугацаанд доктортой байгаад нөгөө нэг гэр бүл болоход тэнд нөгөө соёлын орчин хэрэгтэй. Тэр соёлын орчныг бүрдүүлэхийн тулд одоо цаасан дээр алсын араа ирэх юм зорилго бол манай байгууллага бол ингээд манай компани үнэхээр гайхалтай, салбартаа тэргүүлэгч бла 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 гэдэг ингээд гоё үлгэр зохиогоо тавьчихдаг. Тэр нь гэхдээ үнэхээр захирлынх нь, тузынхных нь тарих толгоонд ч байхгүй юм зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр л нөгөө манлайллын алдаа гарч ирээд байгаа юм л та. Тэгэхээр асуудал нь юунд байна вэ гэхээр одоо хүмүүст буюу ажилтнуудад зориулж гаргаж ирсэн стори бичсэн байгууллага дотроо одоо алсын араа стратегч гэдэг юм уу. Тэрийг яг үндсэн лидерүүд нь зүгээр л өөрсдөө компанид ашиг олох, орлогоо олох, тэгээ маржа нэмэгдүүлэх гэдэг ийм сэтгхүүтэй байгаад байгаа болохоор яг тэр нөгөө байгууллагынхаа дотоод хүмүүст зориулж бичсэн сторийн ажиллахгүй байгаа. Сторийн ажиллахгүй байгаа ангууд одоо юу гэдэг гэр бүлэр бол аав нь орой болгон арх ууж ирэх ч юм уу эсвэл одоо амар их мөнгө олоод байгаа хэрнэ. Яг үндэ гэр бүлийнхнийгээ хайрлахгүй аав нь та нартай хайртай гэж хэлээд байгаа байхгүй юу? Хайр байхгүй гэхдээ зүгээр үгээрэл хайртай шүү гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ эхний 7 хоног ээж болон охтууд хүүгүүд нь итгээл те гэрийнхээ ажлыг хийгээл онц сураадсан байхгүй юу? Тэгжсэн ер нь аав ингээ бидэрт хайртай гэдэг ээж аав хоёр ингээд нэг сонирн байгаад байна те. Яг хайртай юу гээл тэгээд нөгөө яг нөгөө сүнсэн дээр сэтгэлийнхаа гүнд хандлага дээр ингээд асуудал гарч идэг. Гэтэл байгууллагын менежерүүд ч гэдэг юм уу манлайллын сургалтууд дээр барууныхаа юу гэдэг вэхээр хандлагатай ажилтныг аав гэдэг байхгүй юу? Гэтэл хандлагатай ажилтан чинь хандлага гэж өөрөө юу юм бэ гэдэг аюу тодорхойлох хэрэгтэй. Одоо энэ ганц зэрэг захирал хүртэл сая нэг strategies attitude гэдэргээл гаргаж ирээд байна л та хандлага юм аа гэдэг. Хандлагыг яаж гаргаж ирэх юм бэ гэдэг чинь хандлага чинь өөрөө хүний зүрх сэтгэлийн өнгөн гаднаа гарч ирж байгаа тэр хүний мэдрэмжийн асуудал шүү дээ тий. Тэгэнгүүт тэрийг угаасаа мэдрэмжийг нь ая тухгүйгээр өгчөөд тэрийг нь одоо айтайхнаар гаргана гэдэг боломж байхгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр л одоо асуудал гарч ирдэг. Чингис хааны хувьд бол за компани байна уу юу ч ямаагүй удирдахжсэн байж болно те. Монгол улсын удирдахжсэн. Гол зүйл нь бол нэг амар гэдэг ганц л зүйл юм л да. Яг хүсэж байгаа тэр өөрийнхөө ард иргэдэд
хэлж байгаа стори байгаа тий бид нар хүчрэг болно бид нар хөх монголчууд болно бид нар манлайлагч нар байна бид нар дэлхийг удирдна гэдэг байгаа нэг ард иргэдтэй өгж байгаа компани дотоод маркетинг ажил тий дотоод маркетинг урсгал тэр стратегид яг өөрсдөө л маш сайн манлайлалтайгаар ажиллаж байгаа үлгэрлэл тэнгууд энэ ч өнөөдрийн яга компани захирлууд ч гэдэг юм уу Сионоор тэгэх боломжгүй болчиход байгаа. Яга заавал хоёр нүур гаргах хэрэгтэй болчиход байгаа юм тий. Тузынхандаа нэг юм яриад ажилтнуудтайгаа ягаад өөр байдлаар нэг л мундаг шогийн дүр гаргаж ажиллах хэрэгтэй болчиход байгаа юм гэхээр өөрөө энэ компани захирал гэдэг бол эцсийн дунд явсараад санхүү эрх ашиг меркантилизмын онолоор явна л да. Одоо илүү нэг арилжаа 8 ашиг олъё гэдэг тий. Тэнгүүд тэр ашиг олъё гэдэг дүрээ нуугаад бид нэр байгууллагын ажилтнуудынхаа төлөө шүү гэдэг дүрээр уг нь бол Сионорыг ингэж гаргаж ирж олон нийтэд гаргаад нь шүү дээ тий. Тэгэнгүүт тэнцээ нөгөө цаанаа л нөгөө үнэхээр чин сэтгэлээсээ ажилтнуудынхаа төлөө биш зүгээр тузаас цалиа аваад ашигын тухайн компани ашигыг нэмэгдүүлэх гэж байгаа Сио хүрээд ирж байгаа учраас энэ ч яалтчгүй нөгөө сүнс эзэн биен дээр гэдэг шиг тий. Оюун санаа тухайн хүний персона дотоод нөгөө сүнс буюу жинхэнэ үйл тэл өдөр хүний нүднээс далд хийдэг үйлдэл хоёр дээр нь гэп гарч байгаа. Ялгаа нь харагдаад байгаа, мэдрэгдээд байгаа болохоор тийм мэдрэгдээд байгаа болохоор. Тэр чинь одоо монгол хүмүүс хараад мэдэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө компани засаглал дээр бол хэрвээ үнэхээр Чингис хааны стратеги гэх юм бол 10 хүн дунд 2 нь бол угаасаа манлайлагч байдаг л дээ. Нөгөөс хүн төрөлхтний тоглоомын дүрм манлайлагч буюу ажлыг нугалдаг. Тэгэхээр тэр 2 хүн болвол бүтээл сэтгэлгээтэй яаж ч жагаад ажил асуудлын ард нь гарна. Тэр 2 хүнийг дэвшүүлэх тийм зөв соёлын системтэй эрүүл эрх мэдлийн тогтолцоотой байх хэрэгтэй. Одоо жишээлбэл 100 хүн байлаа гэхэд юу гэдэг гэр бүлийн компани бол өөрийнхөө хамаатнуудынхаа хэдийг чадваргүйгээр нь дээш нь дэвшүүлчихэж байгаа байхгүй тий. Ягаад гэвэл тухайн лидерт үнэнч байх учраас нь. Гэтэл яг үнэхээр компани бодох юм бол менежментээ бодох юм бол Чингис хааны системийг одоо чинь ChatGPT-гээр харах юм бол Чингис менежмент гэж юу юм бэ гэж харахад skill based management system гэж гаргаж ирсэн. Skill суурьтай. Ур чадвар суурьтай. За, skill нь өөрөө бас илүү нарийн задраад явах юм бол нөгөө нийтийнхээ төлөө манлайллын ур чадвар суурьтай. Тэгэхээр нөгөө 10 хүний 2 нь одоо бусдыгаа даагаад нуруунд дээрээ өргөд аваад явах чадaltaй байглаасаа төрчдөг юм байна л да тий. Тэгэхээр тэр хоёрт нь тааруулж одоо эрх мэдлийг өгнө гэдэг ийм систем явж байгаа байхгүй. Тэгэхээр тэдний чи одоо яаж таньдээ гэдэг асуудал гарч байна. Одоо нөгөө хөдөлмөрийн гэрэн дээр явж байгаа юугаар нь танихад хэцүү л те. За чи юм бид юм байна гэдэг юм гэдэг юм. Одоо тэгэнгүүт бүр юу руугаа орох уу гэхээр эхний ээлжийн тэр хандлага руу н орох нь те. Байгууллага гэсэн сэтгэл байна уу те. Юмыг өргөд даагаад явчих гэдэг нуруу байна уу. Бүр гүн рүүгээ нөгөө сүнс рүү н орно л гэсэн. Ер нь бол ингээд одоо цагт нөгөө зөөлөн ур чадвар, хатан ур чадвар гэж нэрлээд. Хатан ур чадвар гэхлээр нөгөө аливаа зүйлийг гүйцэтгэх одоо мэрэгжлийнх нь ур чадварыг нь хатан ур чадвар гэд. Зөөлөн ур чадвар гэдэг нь юмд хандах хандлага. Илүү зан чанар тал руу орчих чинь тийм. Сэтгэлгээ нөгөө хувь хүнийх нь өөрийнх нь энэ дотор хүнийг нь яриад байгаа юм л та. Тэгэнгუთ ер нь бол компани дээр одоо хамгийн өндөр одоо хувь хүний хөгжлийн багш нар лекторууд компани дээр очиж сургалт хийх нь их байдаг. Яагаад вэ гэхээр компани захирлууд тэр нэг юм эерэг хандлага, өсөлтөд сэтгэлгээ гэдэг юмыг нэг ингээд лекц авчираад уншуулад суулгачиж болно гэж ойлгоод байдаг санагдаад идэх миний бодлоор. Гэхдээ хэрвээ тухайн компани захирал өөрөө энийгээрээ үлгэрэлтгүй бол яг тэр өөрөө тэр эерэг хандлага, хүний төлөө гэсэн сэтгэл, одоо хамт олонныхоо төлөө гэсэн сэтгэл тэндээс олдсон ашгаа бид нар эх орныхоо төлөө зарцуулна гэдэг ч юм уу тэр хүмүүсийн эргээд сайн сайхны төлөө ингээд бид бүтээж байгаа шүү хөдөлмөрлөж байгаа шүү гэдэг тэр сэтгэл нь удирдах байгаа захирлаасаа буюу одоо хэрвээ 13 дугаар зуунаар харах юм бол хаанаасаа үнэртэхгүй бол дагахгүй юм байна л да. Харц дагахгүй л гэж. Зөв үү? Хаан харахыг шийддэг ч харц онохыг шийддэг гэдэг үг өгдөг. Юуг нэ хэлээ. Хаан харахыг шийддэг ч харц онохыг шийддэг юм аа гэж. Вау. Тэгэхээр хаан харанхуйг шийддэг. Харанхуйг шийдвэрийг одоо шийдвэрийг удирдахч гаргадаг хгүй. Тэгэхээр тэрийг гүйцэтгэхийг харц шийддэг. Тэгэхээр харцыг гүйцэтгэлтэй байлгана. Ард түмэн гэдэг үгний чинь өөрийнх нь язгуур үг нь артуу гэсэн язгуур үг гэдэг хгүй. Артай гэдэг нь хааныхаа хийсэн гаргасан шийдвэрийг ард нь гүйцэтгэж чадвартай л гэсэн үг. Ер нь язгуур үг.
шийдвэрийг арын дааж арт талд нь гүйцэтгэж идэх хүмүүсийг л арт туу гэж томч. Арт түмэн арт. Ер нь одоо ч гэсэн энэ засаг хэллэл гэхээр ер нь нөгөө төр маань бодлогоо гаргадаг. Тэгээд доор нь бид нар л өөрсдөө л амьдралдаа гүйцэтгэж хэрэгжүүлж амьдарч байгаа. Би өмнө нь яг нөгөө байгууллагууд дээр ингээ ажиллаж байхад надад юу мэдрэгдэж исэн бэ гэхээр альва нөгөө байгууллага чинь үнэхээр одоо ажил төвтэй юм уу? Эсвэл ажилчин төвтэй юм уу? Гэдгээсээ тухайн байгууллага дээр нөгөө тогтож ажиллаж байгаа хүмүүсийн урт хугацаанд тогтворч суурьшилтай ажиллах, дээрээс нь урам зоригтой ажилдаа сэтгэл хангалуун байх нөгөө шалтгаан нь харагддсан байх гэж бодогдсон байхгүй. Яг тэгэхээр нөгөө цөөхөн ажилчинтай тэгсэн мөртлөө нөгөө ажлаа чухалчлаад байдаг. Нөгөө цөөхөн хэдэн ажилчид нь нөгөө нэг хоньны мор шиг нуруугаа авахулсан юм шиг мэдрэмжтэй ингээд яваад хахаар тухайн нөгөө ажил урт хугацаанд нөгөө үргэлжлэх боломж айгүй их хязгаарлагдсан болчт юм бэл. Тэгэл нөгөө байнга хуралдана, үр дүн байхгүй, байнга хуралдана гэдэг. Тэгээ дээрэс нь нөгөө үр дүнгээ хэмжиж чадахгүй, байнга л одоо ийм ажил гэл ингээд яваад хахаар айгүй хэцүү санагддаг гэсэн. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг хэсэг айгүй олон жилийн өмнө л дөө байгууллагынхаа удирдлагт айгүй их нөгөө юу яадаг байсан. Би нөгөө доор ажиллаж байгаа хүмүүсээ мэдээддэг. Тэгэн гоч нь үгүй энэ хүмүүсээ хайрлах хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүс чинь одоо өвдөөд хавдаад ямар нэгэн байдлаар юу ачих юм бол энэ ажил байтугай юм зогсон шүү дээ гэдэг байдал гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр компани засаглалын хувьд бас манай удирдлага CEO-нууд маань ажилчтай хайртай нөгөө хүмүүсийнхаа нийгмийн хэрэгцээ сэтгэл зүг айгүй анхаарч боддог энэ системийг бүрдүүлэх нь аягүй чухал юм байна гэж харж ирсэн шүү. Энэ дээр бас энэ дээр сая бадмагчтай нэг агуулга өгсөх гэдэг. Сая харахыг шийддэг, хар цонхыг шийддэг. Ерөнхийдөө байгууллагын соёлын судалгаа өгдөг. Тэр нь бол байгууллагын соёл өөрөө хүнд юу өгд юм бэ гэхээр одоо бидний яриад байгаа нэг attitude, хандлага тий. Ер нь бол тухайн хүн ажилтан өглөө ажилдаа дуртай байх уу, дургүй байх уу, ажлаа чин сэтгэлээсээ хийх үү, хийхгүй юу гэдэг юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр 100% байгууллагын соёлоос шалтгаалдаг. Тэр 100% байгууллагын соёлоос шалтгаалж байгаа 50% нь цэвэр дээд эрх мэдэлтэй удирдлагаас шалтгаалдаг. Соёлын 50% нь үү? Соёлын 50%. Тэгэхээр нөгөө хүний мөн чанар гэдэг чинь өөрөө их өрөвдөлттэй юм байна л да. Хин эрх мэдэлтэй, хин санхүүгийн гарын үсэг зурах те, хин намайг өнөөдөр ажлаас халахгүй шийдэх эрх мэдэлтэй хүнийхээ ая дангийн дагаж соёл бүрдчихэд гэхгүй 50% гэсэн. Одоо жишээл бидний дунд ингээл хамгийн атман нулаа л те. Атманы чихрээ хураа гэх гутал бид нар ингээл харцаар нь хөдөлж хураадаг те. Нэг тийм л байх юм байна л да. Ер нь бол байгууллагаас тийм. За үлдсэн 50% нь бол яг хүмүүсийн хоорондын харилцаа ерөнхий ёсортгоо хүмүүжил. Тэгэхээр урт хугацаанд энэ удирдгчийн буюу CEO-гийн эрх мэдэлтэй шууд хүний нөлөөлөл нь бол бүр ингээд байгууллагыг бүчээд авчдаг. Тэгээд тэр хүний одоо хандлагаар эргэн тойрныхын дараагийн босоо удирдлагууд CD түвшний захирлууч гэдэг тийм. Ингээ явчихдаг байна. Тэгэхээр өөрөө тэр соёлыг бүтээж байгаа тэр хүн нь бол босоо эрх мэдэлтэй хүн нь байгаа учраас одоо чинь байгууллага дээр сургалт ороод яг бадмагч хэлж байгаачлан нэг хүнээр ирүүлээд гоё юм яриулаад ажилтнууд тэр хандлага тогтохгүй. Одоо жишээл миний ч гэсэн сургалт өгж байгаа газрууд дээр би шууд шонортой л коучинг юм. Одоо тэгэхгүй тэр дундын захирлуудад тэр бол ямар ч эрх мэдэлгүүнүүд нь бүлтэлцэл тэгэд юм сонсоод тэр байгууллагт ямар ч нөлөө байхгүй. Үсрэг нэг 10% те. Ганц сайхан үгэл сонсож амжин штэ. Тэрний оронд бол шууд л одоо шот тэнэлт болно л та. За окей. Танд ийм юм боломж байна. Ингүүл ингэн тэгвэл тэгнэ. Хэрвээ та өөрөө ингэж үнэн байх юм бол окей болно. Тэ? Тэгэнгүүт тэрийг сонгож авна. Яг үнэхээр байгууллага асуудалтай тулгарчсан санхүүгийн асуудал бол тухайн компанийнхаа санхүүгийнхаа югаар явчихна. Гэтэл яг үнэхээр манлайлалын асуудалтай тулгарчсан байгаа бол энэ ингээд урагшлна. За ингээд өөрөө коучинг авч чадж байгаа буюу өөрөө өөрийгөө тасгалжуулах, зөвлөх тэр арга барилд суралцж чадж байгаа CEO бол цаашаа урагшлна. Тэр дараагийнхаа төвчний удирдлагуудаа нөгөө яг өөрийнхөө сурсан замналаараа дагуул явчихдаг байхгүй. Тэгэхээр энд өөрөө дараагийнхын төвчний ойлголт нь бол нөгөө манай монголчуудын эхааны манд нөгөө босоо удирдлагын систем засаглал гэдэг зүйл байгаа. Тэр нь бол нөгөө том арга туршлага сүнстэй бага арга туршлагатай хүндээ шууд тусаагаад явчихдаг гэсэн систем шүү дээ. Нөгөө оюун ухаан, агуулга, ур чадвар, туршлагыг хуваалцах чаддаг гэсэн. Угаасаа хүн хэний туршлагыг сонсдгоо гэхээр эрх мэдэлтэй албан тушаалтай хүний туршлагыг өсөө өсөөгөө сонсдог. Тэгэнгუთ яг байгууллага дээр нөгөө чадвартай эрх мэдэл хүндээ
эрх мэдэл албан тушаалын нөгөө чадваргүй хүндээ өгцсөн байсан эрх мэдэл албан тушаал чинь өөр амьдрал дээр ажилтгүй байгаа шүү дээ. Тэ нөгөө ёс суртахууны эрх мэдэлгүй болвол буюу бусдынхаа төлөө зүтгэж өөрийнхөө алфа би бол энэ ажлыг хийж чадна гэдгээ тоон үзүүлэлт болон бусад үр дүнгийн хэмжилтүүдээр гаргаж ирч чадаагүй хин нэгнийг эрх мэдэл авсан ч гэсэн бусд нь идэхгүйгээр ингээд юу яагаад идэх. Энэ бол байгалийн соёлд бол асар сөрөг юм ресист үүсгэж байгаа юм л та. Тэгэнгүүт тэр ресистийг буюу одоо зөрчилдөөнийг үүсгэхгүй тулд үнэхээр чадж байгааг нь дэвшүүлэхээс өөр арга байхгүй. Жамсныхаа хуулиар тий. Нөгөө хүн л ганцаараа хамгийн чадваргүйгээ дарга болгочоод зовдөг. Ямар ч амтан бол хамгийн чадвартайгаа жамсныхаа хуулиар бол хамгийн мундгийгаа сүргээ ахлагч болгодог гэдэг байгаа шүү дээ тий. Ачаа бол гэхдээ бас зөв үгүй шүү. Ганцхан хүн л хамгийн чадваргүйгээ дарга болгочоод доор нь ингээд ажиллах гэж зовдөг тий. Бусад бүх амтан байгалийнхаа жаагаар хамгийн хүчтэй. Йоо. Уул нь хуучин чинь яг л тийм л байсан л да. Одоо орчин цагт л яг ийм болчиход ах шиг байна. Нийслэлийн иргэний зовлон мэдээ юмчлаа. Бордур гэл те. Хамгийн чадваргүйгээ дарга болгочод өстой нэрээ нийслэлээрээ үзэн ядаж. Тэгээд эн чинь нөгөө улс орны төрийн нийтлэг асуудал болчихдог те. Өчигдөр нөгөө одоогоос 12 цагийн өмнө Дангаас хөрөнгийн их Батгайн нөгөө пэйж хуудсан дээр ойрд улс орны ингээд хүрээнд болж байгаа энэ сэдвүүдтэй холбоотой хэд хэдэн ингээд бичвэрүүд орохгүй юу? Тэгээ энэ дотор ингээд нөгөө маргаашийн бидний ярих сэдвтэй өстой яг таарж ин да гэж бодсон нэг хэсэг байгаад байгаа юм. Тэр нь ингэж бичвэр нь ингэж эхэлж байгаа юм. Яагаад ардчилсан бусад улс орнуудад ёс суртахууныг тийм өндөр түвшинд тавьдаг юм бэ? Яагаад тэнд ёс суртахууны алдаа гаргасан ямар ч өндөр албан тушаалтан огцорч байдаг юм бэ гэдэг ингээд бичвэр нь ингэж эхэлж байгаа юм зэ. Тэгээ ер нь бол одоо өндөр албан тушаалтны тухай бичвэр ингээд явж хагаад энэ дунд хэсэгт нь ийм юм байгаа. Өндөр албан тушаалтны ёс суртахууны хариуцлага яагаад тийм өндөр байдаг вэ? Хүмүүс ном уншиж, өөрөө судалж, зөв бурууг олж мэдхээс илүүтэйгээр удирдагчдынхаа хэлж ярьж үйлдэж буйгаар өөрийн бодол санаа, үйлдэлийн зөв бурууг өөрийн сонголтоо үнэлж хэмжиж байдаг. Өөрийгөө ихэвчлэн өөрийгөө удирдах байгаа хүнтэй л харьцуулж боддог гэж бичсэн байна л да. Тэдний хувьд удирдагч бол зөвхөн эрх мэдэл биш, мөн сонголтыг тодорхойлогч, итгэлийг үүсгэгч байдаг гэж. Наадхан дээр чи би одоо сонгодог manipulation гэж хэлнэ л дээ. Яагаад тэгэхээр барууны ямар ч улсад улс төрийн удирдагч тийм ёс суртахуунтай өндөр одоо тий хувийн ч юм уу мэдрэмжтэй. Зүгээр LGBT ч юм уу одоо тийм самуурлын мэдрэмжтэй удирдагч нар айгүй их байгаа. Одоо жишээлбэл Германыг аваад үзье. За Испани арай гайгүй болж байна. Францыг аваад үзье. Одоо нөгөө LGBT хөдөлгөөнүүдэд дэмждэг ингэдэг. Ерөөсөө одоо Дангаас хөрөнгийн хотын одоо гуайн ишилж байгаа шиг яг ёс суртахуунаа шууд дагаал тэрийг унгаагаал ард иргэдэн тэрийг мэдээл ингээд байгаа юм бол яг бодит хөдөл төр бол байхгүй. Энийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө ардчлал гэдэг сторийг одоо Монголын ард иргэдэд ярьж штэ. Бас Дангаас хөрөнгийн хотыг сонсдог форум гээл Сорсон самангийн их усртэй дэргээ зөндөө ямж улс төржүүлээд ярих юм бол гэхдээ ямар ч хэлээс энэ хүн юу ярьж байгаа гэхээр ардчлал гэдэг сторийг монголчуудад ярьж өгч байгаа. За ардчлал гэдэг стори бол өөрөө нэгдүгээр урсгал нь 45 оноос өмнө бол Африкийн орнуудад 45 оноос 90 он хүртэл 2 дугаар ардчлалын 2 дугаар давалгаа гэж зүүн өмнөд Азийн улсуудад Япон, Солонгос гэдэг ч юм уу бас. За 3 дахь нь бол Орос улбооны улс, Казахстан, Монгол гэдэг яг 3 дахьч давалгаа болсон улс орнуудад суулгадаг төсөл. Хиний төсөл юм бэ гэхээр энэ хамгийн хүчтэйгийнхэн суулгадаг төсөл. Хамгийн хүчтэй нь хин юм бэ гэхээр Америк нэгдсэн улс. Америк нэгдсэн улс өнөөдөр дэлхийн цагдаа дэлхийн одоо ноёрхогч хегемони гэж яриад байгаа тийм. Тэгээд яаж хегемони дэлхий дээр болдгийг гэхээр далайн эзэнт гүрэн буюу дэлхий дээр хамгийн олон флот, далайн худалдаа, далайн урсгал, нефт, петродоллар гэдэг зүйлүүдийг одоо эзэмшиж хегемони болдог. Тэнгууд саяхан хэд хоногийн өмнө Ши Жинпин удирдагчтай уулзаад ингээд энэ хоёр хин нь яг хегемони юм бэ гэдэг дээр бас мэдээж хятад бол одоохондоо бүс нутгийн локал хамгийн том гүрэн тий. Гэхдээ Америк бол дэлхийн хэмжээний гүрэн. Бүх одоо савар нь Америкийн урт гар хүрэхгүй байгаа газар бол байхгүй гэсэн. Тэгэхээр ингээд энэ хоёр нэг хоёроо үзээд байна л та. Тэнгууд энэ Америкийн талын Монголд суулгасан одоо ардчлал гэдэг төслийн маань одоо нэг юу олцоод байгаа байхгүй энэ хүн маань.
Тэгэнгүүт яг үндсэн ардчлал гэдэг историк одоо өнөөдөр монголчууд 35 жил сонслоо те. Ардчлалын анхны алтан хараацай гээл те. Ингээл сонслоо. Гэхдээ яг бодит байдал дээр тэр ардчлал нь ажиллахгүй байгаа. Тэр ёс суртахуун хаана байгаа? Дэлхийн альж улсад байхгүй. Монголд ч гэсэн бүр байхгүй уушлаарай те. Ийм байгаа тохиолдолд яаж Монголын ард иргэд өөрсдөө энэ ардчлалтаа attitudeтэй буюу хандлагатай, итгэлтэй, аз жаргалтай амьдрах юм бэ? Одоо махны үнгээл улс төрчдийн зодоо ингээд бүгд гаднаа болвол гаднаа дотрооч тэр те. Ялгаагүй энд бол итгэл алдарсан байж байгаа. Арай өөр зүйлийг хүсэж байгаа, арай өөр мандлайлыг хүсэж байгаа. Энийг хайгаад явж байгаа. Яг юугаа мэдгүй. Яг юугаа мэдгүй. Гэхдээ энэ арга бол биш байна гэдгийг мэдгээд байгаа. Одоо тэгэнгүүт компани засаглал чинь хүмүүсийн ингээд төсөөлж байгаа тэр ардчлал байж та тий. Одоо ингээл нэг ажилтнаа ингээл юм хэлэнгуут тэрийг нь ингээл ойлгоол хүлээж аваал тэр ажилтны төлөө системийг ингэж одоо болохгүй байгаа хэсгийг нь засаад тий. Тэгээд тэр ажилтнанд л одоо айгу тийм эвтэй таатай байлгахыг ардчилсан засаглалтай компани гэж одоо ажилтан ойлгоод байгаа шүү дээ. Сайн засаглалтай компани тий. Одоо хүн бүрийн оролцоог хангадаг компани энэ гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Хэрвээ энэ ардчлал нь өөрөө буруу юм бол Чингис хааны одоо тэр менежментийн тогтолцоо өөрөө ямар байсан? Одоо саяны ардчлал өөрөө буруу юм бол гэдэг дээр нэг асуудал гарч ирж штэ. Яг буруу зөврүү гэж хэлэхгүй. Гэхдээ Winston Churchill хэлснээр одоохондоо биднэрт байгаа хамгийн сайн засаглал нь ардчлалаа гэж. Одоохондоо. Хамгийн сайн гээгүй. Одоо зөв гээгүй 100%. Зүгээр одоохондоо best version тий. Хамгийн хөлбөр. Арай дээр хөлбөр юм байна. Хөлбөр нь best version. За тэгээд ингээд харангууд ардчил дээр ингээд алдаач байгаа, юу ч байгаа ингээд маа дарга нар ингээд зөндөө олон гоё юм ярина. Бид нар номнод уншингууд зөндөө олон гоё юм уншина. Бодит байдал дээр ягаад ажиллахгүй байгаа шалтгаан нь ерөөсөө лидерийн асуудал. Лидерүүд нь өөрсдөө одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар эрх ашиг, хувь хүний ашиг хонжоо гэдэг юм эсвэл цаанаасаа нөгөө том төслүүд нууц даалгаврууд авдаг ч гэдэг юм уу. Яг л тэр процесс болоод байгаа учраас л энэ ажиллахгүй байгаа. Наана нэг зүйл яриад нөгөө талдаа өөр зүйл үлдчихэж байгаа. Харин тэгээд байгаа. Тэ үг үлдэл хоёр нь үг үлдэлийн алт дэлгэм зүрх. Ерөөсө бид нар юм ингээд асуудлыг томоор ингээд хоёрдугаарт яах хэрэггүй. Хоёрдугаарт энэ ардчлал өөрөө яах гэдэг юм гэхээр эзэнт гүрэн буюу хегемони. Америк USA гэдэг энэ улсаас орж ирж байгаа. За энэ улсын эцсийн зорилго нь яг яах гэдэг юм. Яагаад энэ олон AI, технологи, үйлдвэрлэл энэ олон хүнд одоо биш одоо амьдралд нь нэг тийм амар гоё оюун ухааныг нь эрх чөлөөтэй болгох биш те хүмүүс ингээл ажилуулдаг, боолчилдаг, хөдөлмөрийн ингээд яадаг ийм зүйлрүүд рүү хитрхи хард скиллүүд рүү ингээд тэмүүлээд байгаа юм бэ гэхээр ерөөс эцсийн зорилго нь хүн төрөлхтнийг нөгөө ковид чинь юу мууны юу гэж ярьдэн штэ те хүн төрөлхтнийг устгах, багасгах гэж ярьдэн штэ. Яг тэрнтэй адилхан зүгээр энэ Америкийн нэгдсэн улс болон Америкийн нэгдсэн улсын далайн худалдаа петродоллар тэгээд энэ ханган нийлүүлэлтийн сүлжээ за Америкийн нэгдсэн улсын Холливуд болон Клипийн бусад энэ кино үйлдвэрлэл энэ бүгдийг дэмжиж идэг энэ системийг л барьж явах тогтвортой барьж явах зорилготой. Зорилго нь угаас. Зорилго нь. Тэгэхээр одоо жишээлбэл Монголд ардчлал гэдэг энэ төслийг суулгахаар яах нь хүүхэд болгон багаасаа одоо ардчлалын хүний эрхийн мэдрэмжтэй за LGBT хүлээн зөвшөөрдөг те ийм болоод хүмүүжээд эхэлнэ. Тэгээд энэ чөлөөтэй соёл гэдэг зүйл нь өөрөө одоо барууны соёл гэдэг зүйл нь их гоё байгаад байна. Гэтэ урт хугацаанд нийгмийн ялцрал доромжлол одоо юу гэдэг садар самуу одоо ингээл Facebook дээр байж ангууд чинь надад юу орж ирж байна өнгөд дандаа л нүцгэн охтуудын зураг л надад санал болгоод байгаа байхгүй. Намайг одоо ганц би гэдгийг мэддэг гэж болно те. Гэтэ одоо болчихлоо ямар хэцүү юм бэ те. Бисаа тэгтлээ ятраг нэгдэг шиг. Тэнгууд хэлэх гээд байгаа санаа нь ерөөсөө нөгөө биеийн үнэлэлт те. Энэ асуудлуудыг ингээд замруулдаг. Яагаад гэвэл хитрхи чөлөөт байдал гэдэг зүйл өөрөө үнэт зүйл тухайн үндэсний хувь хүний амьдралд шаардлагатай ур чадруудаас хүний холт болчихдог. Тэгэхээр энэ өөрөө ардчлал гэдэг соёл нь өөрөө хүнийг хэд хөгжүүлэх биш те. Яг мэдээж технологи юм гоё үзэж харах юмтай болгож байна. Нөгөө талдаа хувь хүний дотоод үндэс зүйлсийг ядууруулж байгаа учраас энэ өөрөө сүнсийг нь хоосолж байгаа учраас энэ соёл иргэншлийн өөрөө мөхөлдөг явж байгаа. Одоо жишээ нь хөгжил гэдэг зүйл өөрөө уг нь хүний сүнсийг нь тэтгээд хөгжүүлээд одоо том болгоод тэгээд тухайн улс үндэстэн өөрөө сэргэн бадарна гэдээ бид зөндөө ярьчихсан те. Ром эзэнт гүрэн юм уу. Гэтэл нөгөө ардчлалын орнууд чинь өөрөө дандаа дотооддоо ёс суртахууны асуудал руу ингээд ялагдаад байгаа байхгүй. Тэгээд сэтгэл зүй бол одоо бүр болио.
ур чадвар нь өсөд байгаагийнхаа хэрээр нөгөө ёс зүйн ингээд улам ингээд хязгаар нь доошлол, стандарт нь доошлол тий. Бид ч гэсэн ер нь тэгэл доошлсон стандартыг сая сошиал дээр хэдэн сарлаар сонгуулийн үеэр л харж байгаа тий. Тэр бодит байдал ерөөсөө юм л байгаа. Тэгээд нөгөө ялгаагүй хүүхэд байгаас нь Монгол улсын иргэнийг бэлтэж байгаатай адилхан одоо энэ Кембрижийн хөтөлбөрөөр дамжуулаад Британий иргэдийг бэлтэж байгаа. Бид тэр бүр халбын ёсоор Монголын төр те энийг ингээд боловсролын ямаараа дамжуулаад ингэсэн. За Британий иргэн хэний төлөө амьдрах юм? Дотоод үндэс зүйл, соёл те англи хэл сурж байгаа нэртэй багаас нь 1-р ангиас нь 3-р ангиас нь 5-р ангиас нь англи хэл сурж байгаа нэртэй тоо хүүхдийн сүнс нь ингээд урвуулагдчихж байгаа. Дотоод сүнснэхээр дотоод мэдрэмжийн гэсэн үг. Тэгэхээр нөгөө анх нөгөө өөрт нь юу гой санагддаг болох вэхээр Монгол хүнийх нь нөгөө Монгол кинон тий Монгол аав ээж нар ах эгч нар нь гой санагддаг байхаа болоод нөгөө барууны авсан мэдрэмжүүд нь гой санагддаг болохыг л сүнсийг уруулах процесс Британий иргэн бэлтэх гэдэг. Тэгэхээр альва нэгэн хэлийг сурахад бид нар дандаа соёлыг нь сурдаг гээл соёлд нь уусдаг байхгүй. Энэ процесс явж байгаа. Тэгэнгүүт сая яг ялгаагүй бид нар нэг компани ажилтан болохоор бизнесийн удирдлага ч юм уу эсвэл те маркетингаар сурлаа. Тэгэнгүүт чи компаниг шүтэх хэвээр, компанид эзэнт мөнгө олж өгөх хэвээр. За санхүүч байлаа гэхэд чи бол санхүүг нь ингэх хэвээр гэд ингэсэн. Тэгс бодит байдал дээр манайх дандаа хоорондоо компани ханган нийлүүлэлтүүд өнөөдөр нийгэмд төрийн болон төрийн бос одоо байгууллага компаниуд юу болж байгаа нөхөр дандаа нэг 5%, 10% гэл ингээл тендерийн идэ те нэгнээс юм худалдаж авсан ч хаалга хийлгсэн ч одоо юу гэдэг ингээд санхүүгийн байдлаар ингээд нэгнийгээ иддэг те. Энэ юу ямар болцсны илэрлэн гэхээр тэр ажилтнууд ерөөсөө удирдлагаас нүр буруулсан. Юу гэсэн үг вэхээр удирдлага манлайл нь дутуу байгаа учраас тэр хүмүүсээ сүнсийг дагуулж чаддаг байхгүй. Тийм учраас ажилтнууд нь тухайн байгууллагаас хулгайж байгаа. Энэ ерөөсөө ингээд байх ёстой зүйл юм уу байх ёсгүй зүйл байхгүй те. Одоо би ингээд нэг компанид надад тэр хүмүүс сарын 3-5 хэдий өгч байгаа. Тэгсэр нэ би хийж байгаа ажилласаа дахиад дундаас нь шомптоод байна гэхэр чинь зүгээр нэг юм новшин амьдраад байгаа үстэй. Тийм мэдрэмж би авахар байгаа байхгүй юу? Тийм. Гэтэл энийг бол зүгээр нийгмийн норм стандарт болгочиход байгаа. Угаасаа ингэж амьдрах хэвээр. Амьдрал угаасаа юм. Захирлаа руугаа одоо инээж байгаа л. Өөстө бүх юм окугаа сайн байгаа би ажилласаа яаж байгаа та намайг харж байгаа үстэй. Гингуудаа уулгаа хийгээд байгаа шүү дээ. Энэ одоо ямар гэж одоо стандарт ямар гэж харилцаа тий. Тэр одоо хамаа энэ миний харах юм бол Монгол хүм байна тий. Энийг харах юм бол ингээ гайхаа цочгоор байгаа байхгүй. Эрүүл ухаанаар харах юм бол за яг өнөөдөр бид нар бол нийтээрээ эндээ тасчаад энийг окей гэж амьдрал эрүүл гэж өөртөө хараад идэг цаг үед амьдарч чинь тий. Надаас нэг яг ингээл ярингууд зөндөө олон ингээл кейсүүд жишээнүүд ингээл бүр толгоон дотор ингээл хасгарч ийн л та. Жишээ нэг одоо ингэж одоо яг энэ зүүн зүг рүү хэрэлж энэ зүг рүү нэг амралтын газар ажилладаг юм солонгос захирал байгаа байхгүй юу. За тэр нөхөр надтай уулзаад балмаа надаа ингээд найдвартай хүн олоод өгөөч ээ. Манайхыг ингээд нэг хариуцж ажиллаж байгаа юм манаач байна. Тэр манаач маань ингээд юу яагаад надаас ингээд хулгай хийгээд. Тэгээд ингээд нөгөө камерын бичлэг үзүүлж байгаа байхгүй юу. Ингээд ашаан дотроо тавьсан. Тэгэнгუთ тэр хүн нэг ингээд камерын бичлэгэн дээр нэг юм ингээд тайлж аваад явж байгаа нь харагдаж байгаа юм одоо тэр юунаас болт ч юм уу те нэг юм юуны шийт шиг юм байгаа байхгүй юу. Цахилгааны шийт шиг юм байгаа байхгүй юу том. Тэндээс нэг юм ингээд тайлж аваа явж байгаа нь ингээд харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд би ингээд цалингийн хангалттай өгөөд ажиллаж байхад энэ хүн ингээд хулгай хийгээд байна. Чи надаа найдвартай ингээд монгол хүн болоод өгөөч гэж тэгдэг байхгүй юу. Тэгээ би ингээд эхлээд за окей та энэ хүн яа хэдэн төгрөгийн цалин авдаг юм гэдэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь сая 500 авдаг гинэ. Хэдэн хүүхэдтэй гэсэн чинь 3 хүүхэдтэй. Эхнэр нь юу хийдэг юм гэдгсэн чинь эхнэр нь хотод байдаг. Тэгээд ингээ 90 очиж ажилдаг. Сая 500 сая төгрөгийн цалин авдаг. Тэгээ би бодох ингээд нөгөө нөхрөөс сууж байгаа байхгүй. За окей. Танай одоо та Монголд ингээд олон жил амьдарч байна. 3 хүүхэдтэй эцэг хүн сая 500 сая төгрөгөөр одоо гэр бүлээ тижээж чадахгүй юу? Та энэ тухай юу гэж боддог вэ гэдгсэн чинь. Гэхдээ ариг гамтаа хэрэглүүл хүрнэ штэ гэдэг байхгүй. 3 хүүхэд чинь их сургуульд орно. Өнөөдөртөө хүргэж болно. Энэ хүн арагшаага мөнгө даалт хийх ёстой штэ. Солонгосчууд мөнгө даалт хийх тухай хамгийн сайн мэддэг хүмүүс. Яг алийг нь даалт хийгээд алигаар нь гэр орноо тижээх юм бэ? Эхнэр нь ч гэсэн ажил хийж байгаа штэ гэдэг ч байхгүй. Окей, эхнэр бол дараагийн асуудал. Та тэрийг мэдчихэж байгаа. Хэрвээ та энэ хүнд нэг бол хангалттай цалинг нь өгдөг байсан бол эсвэл манай ингээд амралтанд ингээд амарсан одоо хүмүүс ингээд мөнгөлөд амарна шүү дээ.
бүх орлогынхоо 5% ч юм уу. За чадвал 10% ч юм уу. Манай амралтын бүх хүмүүст хувааж авнаа. Тэрийг нь ингээ өдөр өдөрт та нар ингээ сайхан тэнцүү хуваагаад аваа. Гэт энэ хүмүүсийг хамтаараа ингээд амралтын газраа одоо удирдах, засаглах санхүүгийн хөшүүргийг нь өгсөн байсан бол энэ хүн танай амралтнаас одоо өөрийнхөө ажиллаж байгаа амралтнаас юм тайлж авч зарах биш. Өөр газраас юм олж ирээд амралтынхаа газрыг засаад аятай тогтой цэвэрхэн байлгаад тэнчэнээс орлого нь ахиухан байхаар өдрийнхөө 10%-ийг авах тухай ярих байсан юм аа. Би танд хичнээн найдвартай хүн олж өгсөн ч гэсэн танай амралтын систем өөрөө энэ хүнийг угаасаа л болгож болгоно. Тэгэхээр үнэ бодохгүй ингээд та өөрөө юм байгаа үед би танд ямар ч сайн хүн олж өгөөд та тэр хүнийг хулгайч болохоос өөр замгүй амьдрал руу түлхэх юм байна гэд хэлсэн баггүй юу? Тэгээ яг дараа нь тэр миний ингээд анхны нөгөө менторлсон солонгос хүмүүс гадаад хүн байсан. Тэгээд би одоо яах вэ гэд бит хоёр ингээд ярилцж байгаад эхлээд 5%, дараа нь 7%, тэгээд 10%-ыг тэр уг нь 6хан л ажилтнтай юм бэлээ л дээ. Компанийнхаа ингээд өдрийнхөө орлогоноос ингээд хуваагаад үгүй. Ингээд энэ хүмүүст. Тэгээд багаар нөгөө хүмүүс чинь ингээд нөгөө хувааж авах мэдрэмж ангууд орлогоо олж эхэлж байгаа байхгүй юу? Өмнө нь бол орлого хамаагүй цалин чухал байсан. Тэгээд яаж энийгээ өсгөх үү гэд тэр хүмүүс өөрийнхөө Facebook дээр амралтын газрын тухай шеэрлдэг болж байгаа юм. Хүн амтан амраадаг болж байгаа юм. Тэ ингээд өөртөө бүгд тэр ингээд нөгөө маркетингийнх нь менежер оролцоотой болж байгаа байхгүй юу. Тэгээд юм хамаа янзалдаг. Тэгээд одоо ямар байгаа вэ гэхэлэр тэр ахын эхнэр нь амралтын газартаа ирж ажиллаад нөгөө дарагтайгаа яриад хідэн үнэ аваад өмнө нь бол тэр амралтын газар өөр газраас сүү авдаг байсан байхгүй. Одоо болохоор үхэр аваад ах их хоёр үхрээ хариулангаа амралтын газартаа ажиллангаа сүү цагаа идэг амралтын газар руугаа нийлүүлээд ингээ хажууд нь ингээ юм ингээ өөр болоо. Тэгээд бүр илүү ингээ эзний сэтгэлээр тэнд хандаж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ингээд харахаар яг тэр хүн муудаа танахаас хулгай хийгээд байна уу? Эсвэл та хулгай хийхээс өөр аргагүй болтол нөхцөл байдалд оруулаад байна уу гэдгийг л захирлууд нэг юм бодож үзэх хэрэгтэй юм байна да гэдэг өнцөг. Тэгээ өнөөдөр нөгөө нэг компани засаглал дээр ажилтан бол яах вэ? Хамгийн гол нь SEO-гийн майндсет нь ямар байх вэ гэдэг дээр ярихлаар энэ жишээ хамгийн ихний ээлжинд болж ирж. Энэ бид нар зөвхөн компани засаглал дээр яг сайн жанр зөндөө байгаа. Тэрээс үлгэр дүрэл аваад сурах юмаа сураа явж байгаа боловч ерөнхийдөө бид нар ч Монгол улсын иргэн гэдэг Монголынхаа төрөөс буюу Монгол улсаа удирдах байгаа хүмүүсээс үлгэрч шиг хамгийн их авч байгаа л та. Иргэн гэдэг утгаар багасаа л тэгээ нөгөө хэдийнх нь хулгай юм байна, тийм байна гэд ингээд улс төрчөөд ингээд явждаг. Завгаасаач нөгөө тайлан баланс тэгэл дүртэй жоохон ойрхон ажилтдаг хүмүүс дотроо юу бол тэмэжлээ ш тэ. Тэнгүүд нөгөө иргэд ямар сэтгэл зүйтэй хандж гинэ вэ гэхээр угаасаа л дээр бүгдлгаач тэ. Гэдэг юм байдлаар ингээд хандаад ингээд тэгэхээр бид нэр өөрсдөө одоо бид нар ч байх тэ. Дээрээ нөгөө судлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг тэр удирдагч нарын лидершип яаж одоо ямар замналаар явж гин тэр нь бол хойж одоо ард иргэдтэй л замаа гаргаж өгöd л юм л та. Тэгэхээр одоо юу юм сонсогчдоос асууя л та. Одоо өнөөдөр бид нар арай өөр манлайлалаар компани засаглалын талаар ярьж байна. Хэрвээ таны эргэн тойронд хэрвээ таны ажилладаг байгууллагын сайн одоо засаглалын жишээнүүд юу байна? Тэндээсээ бас хуваалцъя тий. Ер нь дэлхийн нийтээр дэлхийд дахинд олон улстай бас яг энэ компани сайн засаглалаараа одоо үлгэр жишээ болсон компаниудын гол өөртөөгөө дотоод журамдаа баримтлагдаг зарчмууд яг юу байдгийг тэндээс бас хуваалцаж. Энэ дээр нэг юм 2 3 жоохон зөрүү гараад тий. Одоо жишээ нь Google ажлын дүрмгээд орчуулгын ном нь байж байгаа, Amazon, Meta ч гэдэм үү тий. Компаниуд байж байгаа. За жишээлбэл Harvard бол жилд 25,000 аппликейшнээс одоо хүүхдүүд эсэлтэй өгнө шүү дээ. Тэндээс бол нэг бизнесийн удирдлагаа ингээ 200 300 ч гэдэм үү те. 25,000-аас 300. Тий. Ингээ явж байгаа. Google бол 2-оос 3 сая аппликейшнээс юугаа авч байгаа. Тэгэхээр хамгийн шилдэгүүдийг авч байгаа. Тэгэнгүүт тэр компаниудын туршлага өнөөдөр яг бидэртээ 2 дугаар тэр тухайн нийгмийн системийн туршлага бидний яг одоогийн бага Монголын маань бэкграундтай яг таарах уу гэхээр бид нар тэр компаниуд тэд нар чинь нөгөө шилдэгүүдийг хэрхэн менеж хийх вэ гэдэг соёлыг бүрдүүлсэн компаниуд байхгүй. Дэлхийгээс шигшээд авсан шилдэгүүд шүү дээ. Meta одоо ч зүгээр л захиурын хөндийн 5 сая иргэд л Америкийг тэжиж ийна л гэдээ яриад байгаа байхгүй юу?
Тэгэнгუут чинь тэнцээ чинь захиурын үндэд юу байгаа? Нөгөө дэлхийн Tesla тий? Elon Musk-аар хүмүүжиж байгаа том одоо Jensen Huang тий? Nvidia гэл ингээл супер соёлтой компаниуд байна. Тэд нар чи өөрөө хэнийг авсан бэ гэхээр хамгийн шилдэгүүд нь IQ 140-оос бол хамгийн багтаа дээр шигээ тий? Ийм мундаг инженерүүдийг авч байгаа. Эднэрийг одоо хооронд нь менеж хийж байгаа соёл бол easy. Эдгээр зүгээр л тий? Мөнгөний өгцөн байгаа. Жилийн $300,000 цалин. Уусаа тэрний компани нөөцөл агуу байгаа шүү дээ тий. Хоёрдугаарт Америкийн төртөг хамтарч ажиллаж байна. Хууль тогтоомжийн хувьд бол ингээ гоё бүрдүүлээд өгсөн ба. Өнөөдөр Монгол гэх юм бол бид нар чинь өөрсдөө их сургуулаа 4 жил сургачаад байгууллагын ур чадрын суур одоо соёлч гэдэг юм уу, хүнтэй харилцаач гэдэг юм уу, ажилдаа ирэх этикч гэдэг юм уу, тэрийг зааж өгч чадахгүй байгаа болсохгүй. Манай Монголын хувьд бол. Тэгэхээр бид нар бүр илүү супер арга зүй ухаан тэгээ нөгөө маа хуучин 1-2 дуурын захирлууд ч юм бол жоохон дарангуйлал бол зүгээр идэргээд байгаа нь яах нь бид нар өөрсдөө тарих оюун сэтгэлгээний хувьд нөгөө дийлэнхт нь одоо нөгөө ухаанаар хилээд ойлгохгүй байгаа учраас дарангуйлал яалтчгүй бодит амьдрал дээр нь ажиллаад байгаа. Нөгөө талдаа бүх эрх мэдлийг өгчхөөр тэр Intel-ч гэдэг юм уу тэр том компаниуд бол ингээд супер ажилтнууд нь ажиллаад байна. Тэгэхээр бид нар хаанаа суралцах вэ гэдэг нь амар чухал. Одоо бид нэр хар гаргийнхнаас суралцах гэдэг байгаа байхгүй юу? Тийм байна. Айгу ингээнээр шал өөр нөхцөл байдлаас яг хөө тийшээ чиглэх нь зөв. Ер нь бол алсын хараанда манай байгууллага хангалттай нөөцтэй, манай улсаар хангалттай окей явах юм бол бид нар тийшээ чиглэнэ гэдэг нь бол зөв. Гэтэл яг өнөөдөр тэр туршлагыг авчирч тавиад Монгол хүн дагч чадахгүй. Манай бэлтгэгдчихэд байгаа боловсон хүчин өөрөө өстой нөгөө муухайгаар хэлэх юм бол улны холчод байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд энэ дээр зангийн цэгийн өмнөөс гаргасан судалгаа байгаа. Ер нь 2-3 жилийн өмнө гаргасан ковидын дараа. За ер нь бол ойрын 10 жилдээ. За энэ угаасаа ойрын 10 гэхээр чи айгу тодорхойгүй тоо учраас хойшоо сунна гэсэн үг. Компаниуд өөрсдийнхөө дотоод болсон хүчнийхээ сургалт хөгжлийн зардлыг өөрсдөө дотроосоо даавна л гэж. Өөр арга байхгүй. Их сургуулиуд энийг гурван хөтөлбөрөөр ч юм уу төртөйгөө хамтраад ингээд те хийх гэж үзэж байгаа маш цөөхөн одоо сизис мөсийн одоо юу гэдэг бизнесийн сургуульч гэдэг юм ингээ хийж байгаа. Тэгтээ маш удаан явж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө бүх байгууллагууд дээр компаниуд дээр гарах ажилтнуудын боловсон хүчин соёлд суралцахгүй байгаа байхгүй. Яагаад 10 жилдээ бол нэгнийгээ бүглэдэж байгаа л их сургуультай бол Instagram дээр те ингэж байгаа л нэгнийхээ дээр доор яадаг одоо юу идэлдэг барьдаг гэрэл өрсөлдөж байгаа л төсчөж байгаа байхгүй. Нэг тийм соёлд өөрөө манай үндэстэн маань ингээд явчихад байгаа учраас яг компани дээр гарангууд уу чи амьдрал юм байна гэдэг дахиад нэг шинэ юм сурах гэдэг. Орой хүртэл тэр хүүхдээ юу сургаад байгаа. Тэр энэ дээр бид нар дахиад нөгөө улс үндэстнийхээ соёлын асуудал те үндэстнийхээ үндэс зүйл рүү л явчихад байгаа. Хитрхи нөгөө барууных ингээд шаагилдж байгаа. Одоо барууныхаа чи өөрсдөө бид нар хайж байгаа болчиход байхад бид нар араас нь дагаал сохроор шаагилдаад байгаа. Тэнгүүд энэ нь өөрөө манай буцаад юу руу орж ирж байгаа нөхөр буцаад ажиллах боловсон хүчний улс орны нөөцийн асуудал руу орцсон. Маах одоо энийг юу гэж ярьдаг вөхөр brain drain гэж хэлнэ л те. Тархиа урсгаад гойжуулаад алдчихлаа гэж. Энийг ковидын үеэр бид нар хөдөлмөрийн яамны судалгаа харж ирсэн чинь төсөл яваадсан юм аа. Тэгээд яг яад ингээд тэр төслийнх нь үндслийнхэн судалгааг нь харж ирсэн чинь маах ер нь ойролцоогоор ковидын үеэр 100-аас 120 мянга орчим одоо хамгийн Монголынхаа дотоодынхаа зах зээл дээр чадвартай ажиллаж байсан ажилтнуудаа ковидын үеийн одоо бодлогоос болоод гаргаад brain drain хийсэн. Гараа авч Австрали руу гарсан, Солонгос руу гарсан, Европын орнууд руу чадвартайнууд ингээ гараа авчихсан. Тэгээд панк гэд ерөөсөө нэг л бүтээмж болж өгдөг, гаралтууд болж өгдөг те. Ийм болоод эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт эргээд нөгөө одоо Монголынхаа 10 хүнтэй, 15 хүнтэй, 20 хүнтэй компани дээр боо штэ. Тэнд суралцахыг хүсэж байгаа хүн байгаа болов. Тэр attitude, тэр хандлага байгаа юу? Зүгтээ. Тэгэхээр бид нар яаж нөгөө хамгийн чухал үнд зүйлээ хамгийн сүүлд нь тавьчаад суралцах, өсөн дэвших те. Амьдралын value гэдэг зүйлийг сүүлд нь тавьчаад юуг урд нь тавиад байна вөхөр нөгөө ажилтнуудаа хэдэн цалин орлоготой байх мэдээ зөв те. Гэхдээ трийгээж бас сайн хийж чадахгүй гадаг. Тэгэхээр байгууллагын удирдлага эцсийн нүндээ өөрөө суралцаж эхлэх хэрэгтэй. Удирдлага лидерүүд маш хурдан сурдаг байх хэрэгтэй. Эцсийн нүндээ багш лидер бусдад замнал гаргадаг хүн гэж өөрөө ямар хүн байдгийг арай өөр манлайлагч гэж ямар хүн байдгийг гэхээр тэр хүн болвол бусдаас 2 дахин суралцдаг хүн байхгүй. Хамгийн сайн багш бол хамгийн сайн суралцагч байдаг. Хамгийн сайн удирдагч бол хамгийн хурдтай бүтээгчтэй, урагшлагч, зогсшүүл хүн байдаг байхгүй.
За тэгээд ингээл базагдчихж байгаа баха та өнөөдрөөс. Тийм байна те. Яалтчгүй барууны менежментийн номыг бол би яг нэг нөгөө олон дампуурлынхаа дундаас хоошоогоо ингээд тэ толгоо татахгүй уншиж байгаа байхгүй юу? Нөгөө юу болоод байна яах вэ гээл тэ. Lean startup ч юм уу те ингээл одоо нөгөө менежмент Kaizen онол бла 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 гээл тэ өрөнд орнгүй л баруун солгоогүй л уншаад байгаа байхгүй юу? Тэгээ сургалт байнгуутал очиж гүйдчихээ суугаал. Тэгээ яг тэрэгээрээ одоогийн ингээд авч явж байгаа компани буюу Momented байгаа ээжүүдийг ингээд яг тэрийгээр удирдах гэхээр ингээд нэг юм сонин наалдахгүй байгаа юм. Яг буухгүй. Яг ингээд нэг юм нэгэнт би одоо өөрөө л гоё хайпрал нэг юм дайт тэгэл нэг ном уншицсан ингээд байдаг. Тийм. Миний уншсан дээр бол ингээд яг болно гэж биччихээд байгаа байхгүй юу? Тэгэл би чинь нөгөө Amazon-ы түүх, нөгөө Google-ийн яасан Steve Jobs мовс бүгдийг л уншиж байгаа штэ. Тэгээ тэр хүн ингээд болгоод дэлхийн ингээд том юм хийцэн байхад энэ яагаад би ингэж чадахгүй энэ миний муугийнх л гэж бодоод тахгүй юу? Одоо би л чадахгүй байна л гэж бодоод тахгүй юу? Тэгэл яавал чадахгүйгээл ингээд сургалт дамжаал ингээд хэсэг явсан юм аа. Тэр баг нэг 3 4 жил үргэлжилсэн. Тэгээ хүн чинь ингээд 3 4 жил ингээд сургалт дамжаа яваад хахаар нөгөө хэдэн заадаг багш нараач баг ингээд таньдаг болоод нөгөө хэдийнхаа ярддаг юмыг ингээ баг мэддэг болоод цээжилсэн. Тэгэл очихоор нөгөөхөө л ярина. Миний уншсан номны тэр хэсгийг л ярина. Тэгэл ингээл нэг юм дотор ингээ эргэлтээд. Тэгтээ тэрийг яг ингээд тэр гэрээсээ ажиллаж байгаа ээжүүдээр ингээ буулгах гэхээр ингээ нэг юм сонин таарахгүй. Би бол ингээд компаниг нэгэнт одоо үүсгэсэн хүн, захирал хүн, хамаг эрх мэдэл надаа байгаа. Хүчээр ингээд дээрээс нь ингээ шахаад ингээд балбаад ингээд нүдээд байгаа байхгүй юу? Гэхдээ л явахгүй. Тэгээ одоо яах стан бол гэд гайхаж жагаад нэг хэсэг ингээд паникнд ороод тэгээд бүр за боли энэ угаасаа ажиллахгүй юм байна. Бүр шинээр эхлэе гэд. Тэгээд зүгээр л ингээд дотор мэдрэмжээ ингээд дагж байгаа байхгүй юу? За одоо энэ ээжийн оронд байгаа бол би одоо яамаар байна уу гэд ингээд бодохоор ингэчүүл зүгээр юм байна, тэгчүүл зүгээр юм байна гээл ингээд зугуухан нэг юм шал өөр систем ингээд ухсраад ингээд тавиад ингээд явж байгаад эргээ харсан чинь их хааныхаа аравтын системийг ухсраад нөгөө ээжүүдээ яг аравтаар ингээд яваад тэгээ аравт нь 100 болоод тэгээ 100 нь ингээд явсаар хагаад би нэг тийм сонин юм номон дээр байхгүй яг тийм Монгол маягийн одоо систем ухсарсан байхгүй юу? Тэр номон дотор байхгүй. Яг хэрэгэлсэнүүд бол байгаа. Одоо хурлын ажендаг ингэж гаргая те одоо хурлын уулзалтанд орохдоо хэлэлцэнүүдаа техникли нэг юмнууд энэ бол авцсан байгаа. Гэхдээ бүр том системийг ингээ харахаар нөгөө миний агуу уншсан барууны номон дээр байхгүй байдаг. Тэгээд би чадахгүй байна уу гэд ингээ бодохоор нөгөө миний ингээ үүсгэсэн Монгол маягийн нэг юм сонин систем нь ажиллаад ингээ яваад байгаа байхгүй. Одоо ингээ айтайхан яваад байгаа байхгүй. Нөгөө номон дээр байсан юмыг бол би тэгээд би ингээ бодохгүй энийг ингээ баруунд очиж сурсан хүн л чаддсан байна. Зүгээр номноос уншаа сургалтын суусан хүн бол чаддгүй юм байна гэд ойлгочоод явж байхгүй юу одоо нэг хэсэг. Тэгтээ яг нөгөө өөрийнхөө философи гэдэг юмар л ер нь бол удирдах байгаа. Одоо яг уг хүнийхээ л үнэт зүйл гэдэг юмар л хүн чанараараа л гэсэн үг шүү. Бүгдээрээ ингээд ийм болёо, ээжүүдээ бүгдээрээ ингээд нөхрүүдээ гадаад руу явуулдаг болёо, гадаадд ажиллаж амьдарч байгаа нөхрүүдээ татаж цуг амьдардаг болёо, жаахан орлоготой болж байгаа ажил хийх гэж биш одоо зугаалах гэж үр хөвгтөө авч зугаалах гэж гадаад явдаг болёо, гадаадаас ажилчдаг болёо. Энэний төлөө л хитүүлээ ур чадвараа өсгөе, сайн ингээд болъё энэ системийг Тэгэхээр хэрвээ тэр систем дотор байгаа юм энэ нэг үнэт зүйл рүү таарахгүй байвал энийг ингээд солиод танд эвгүй байвал хөвтэйхэн болгочихъя гэдэг нэг ийм л юм яваад байгаа болохоос нөгөө номон дээр байсанаас нэг нь ч хэрэглээгүй. Тэгээ би өөрийгөө л тэнэг байна буруу ингээд бодоо яваадсэн чинь тэр номыг гаргасан одоо газар нь дэлхийн шилдэгүүдийг 25,000-аас 300-ыг сонгож авчаад тэр шилдэгүүд дээр ажилласан систем гэж ном болгож гаргаад тэрийг нь бид нар хөдөлтөж авч уншаад тэр нөгөө 300 багтаагүй сонгогдоогүй үлдсэн нөхдүүд дээр нь хэрэгжүүлэх гэж үзээд чадахгүй байсан байна гэж ойлголоо зүй. За нэгдүгээр асуудал нь тий. За тэр нөгөө юу байгаа штэ. Нэгдүгээр асуудал нь болохоор саяны хэлж байгаачлан тухайн ур чадрын хүмүүсийн суурь нэг хүний нөөцийн. Хоёрдугаарх нь бол тухайн улс орны ард иргэд суурин соёлыг хилжлээ олон жил явцсан мөнгөний үнцэн тий. Манайх бол шилжилтийн нийгэм тий. Юу гэдэг бас бид нар төр зэгтээ алдах одоо ихтгэл бүр илүү алдарсан. Яагаад гэж байгаа вэхээр бидний үндсэн нөгөө суур амьдралын бодит орчны нөхцөл байдал өөр байгаа. Европыг ч юм уу Америкийг бол тэд нар окей.
Ягаад тэгэхээр нөгөө асар их нийгмийн баялаг гэдэг зүйл нь бүтчихсэн. Өөрөө уртгаа хийгээл явж байгаа юм бол тэр үнэс ямар ч асуудалгүй. Тэр ямар өдөртөгч дагнуу магнуу 7-8 дахь асуудалч. Систем тодорхойлсон. Тэгэхээр тухайн хүмүүсийн нөгөө юу гэх юм уу? Улс орноо хардаг, өөрийгөө хардаг тэр нийгмийн систем нь болох окей. Тэгээ компанитайгаа ингээ уялдсан юм гоё байгаа. Яг гоо давуу талууд нь бол тийм байгаа л та. Гэтэ окей бидэрт бүр илүү супер юм байгаа. Тийм байна. За дараагийн маань юу гэж байна? Яа, тэгээд гой комментууд бол зөндөө орж ирсэн байна. Болормаа дэмчиг их ч орж ирээ. Өглөөний мэндэ нууц ч орбоо сэтгэлдээ тэг хайр юм аа гэд Монгол улсын төрийн далбаага 3 6 9-тэй намруулад бусдын төлөөгчийн сэтгэл чинь буцаад танд өгөөч өгнө гэж орж ирсэн байна. За харин Луйна 18 гэдэг аккаунттай сонсогч маань сайхан амарсан уу? Байгууллагыг цалин авахын төлөө ажилдаг хэсэг хүмүүсийн бүлэглэл байх уу? Эсвэл нэг том зорилго хүсэл мөрөөдлөө биелүүлэх орчин байх уу гэдэг удирдлагын хандлагаас бүрэн хамаардаг юм билээ. Эрхэм захирал та хинтээ ажилламаар байна да гэдэг хэвээр янг хийсэн асуултыг асуусан байна. Тийм байна. Өглөөгөр ийм хүнд сэдв ярих юм уу та нар? Хүнд. Good morning Mongolia шоуны давгаргийн арай өөр манлайлалтай хэсгээр компани засаглал гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд компани засаглалын талаар бас та бүхэндээ бас сайн жишээнүүдийг бас бүргсэн бахаа гэж бас бодож байна тийм ээ. За ингээд дараагийн бас нэг зочдоо хэсэг рүү бүгд хамтдаа шилжицгээе. Тэгээд Good morning Mongolia шоу маань Star Television-од Хэмд радио 91.7 радио долгионоор та бүхэндээ хүрж байгаа. За өнөөдөр бол бид YouTube channel-аас хүрж байгаа гэдгээ бас дуулгамаар байна. За ингээд хэлүүлээд тэгээд нэгтгэхээс нарийн шир юмнууд руу нэг нэгээр нь чимхээ авчи. Дараагийн нэгтгэхээс гоё ороо авчи. За ингээд Good morning Mongolia шоу үргэлжилж байна. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжимтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.